Энэ бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Нийслэл хотын нийт оршин суугчдын маань 45% нь орон сууцнд, 55% буюу 215 мянган гаруй айл өрх гэр хороололд амьдардаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% нь гэр хорооллоос, 10% нь авто тээвэр, 6% нь дулааны цахилгаан станцаас үүдэлтэй. Гэр хорооллын 215 мянган өрхөөс 200 мянган гаруй нь ердийн галалгаатай байдаг бөгөөд өвөлдөө ойролцоогоор 1 сая тонн нүүрс түлж тэр хэмжээний нүүрс төрөгч PM2.5, PM10 зэрэг хорт бодисуудыг агаарт ялгаруулдаг байна. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хамгийн оновчтой шийдэл бол байшингийн дулаалга юм. Гэр хорооллын байшингуудын 90 гаруй хувь нь тооцоололгүй, зураг төсөлгүй, стандартын бус ахуйн аргаар баригдсан бөгөөд гал түүмэрт өртөмтгий дулаан алдагдал өндөртэй байдаг. Дулаан алдагдлын хэмжээ барилгын хийц хэсгүүдээс хамааран харилцсан адилгүй байдаг бөгөөд дээврээр 32%, шалаар 10%, ханаар 35%, цонхоор 10%, харин үлдсэн 13%-ийг хаалга болон бусад хэсгээр алддаг байна. Байшинг дулааснаар галлах давтамж буурч түлш болон цахилгааны зардлыг 60% хүртэл бууруулж чадна. Үүнд дээврийн дулаалгаар 20-40%, хан, шал, цонх, дээвэр зэргийг цогцоор бүтэн дулаалбал 40-60% буурдаг байна. Байшингаа дулаалахгүй энэ байдлаар үргэлжилбэл жилээс жилд эвдрэл гэмтэл нэмэгдэж, дулаан алдагдал ихсэж, төрсний зардалч тэр хэрээр нэмэгдэх ба гэр улам хүйтэн болсноос даарч хөрснөөс эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Үүнээс сайлсхийх шийдэл бол байшингаа зөв дулаалгах явдал боловч иргэдэд дараах бэрхшээлүүд учирдаг. Байшингаа дулаалмаар байвч бэлэн мөнгө байхгүй, яг хаанаас дулаан алдагдаад байгааг мэдэхгүй, ямар материал сонгохоо мэдэхгүй, яаж дулаалахаа мэдэхгүй, цаг зав гарахгүй, хүн хүч хүрэхгүй гэх мэт. Энэ бүх асуудлыг шийдэхэд дулаан шийдэл төсөл танд туслана. Дулаан шийдэл төсөл дулаалгын аргачлал. Дулаан шийдэл төсөл нь Европын холбооны Switch Asia хөтөлбөр, Abia Pearson, Чех, Францын хөгжлийн агентлагууд болон JERS төрийн бус байгууллагын хамтран хэрэгжүүлж буй ашигын бус төсөл юм. Төслийн гол зорилго нь иргэдийн хувийн орон сууцны дулаан алдагдлыг багасгаж, эрчим хүчний хэмнэлт бий болгож, улмаар агаарын бохирдлыг бууруулахад оршино. Төслийн онцлог нь нэгдүгээрт техникийн үнэлгээ. Таны байшин аль хэсгээрээ хэдийн хэмжээний дулаан алдаж байгааг тодорхойлон, эрчим хүчний зөвлөхүүд байшингийн хэлбэр хийцтэй танилцаад хэрхэн дулаалбал зохимжтой талаар зөвлөмж өгнө. Хоёрдугаарт чанарын шаардлага хангасан материалын сонголт. Дулаалгын технологид тохирсон эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галд тэсвэртэй, мөн байгаль орчинд ээлтэй материалыг сонгоно. Барилгын бүтээц хийцээс хамааран дулаалгын материалын сонголт өөр байна. Жишээ нь блокон байшинг эрдэс хөвөн хөөсөн цороор, харин модон байшинг эрдэс хөвөнгөөр гэх мэт. Гуравдугаарт байшингийн онцлог тохирсон дулаалгын гүйцэтгэл. Үүнд дээврийн дулаалга, дээврийн хөндөд уур тусгаарлагчийг уул хэсэгт битүү дэвсэж өгнө. Энэ нь ахуйн эргэлэнээс үүсэж байгаа чийг уур дээшээ гарч дулаалгыг норхоос сэргийлнэ. Үүний дараа дулаалгын материалыг дэвсэж амийг нь зөрүүлэн давхарсаар хамгийн багадаа 20 см зузаантай болгоод хамын босоо дулаалгатай уулзуулж битүүлнэ. Дулаалгын материал норсон тохиолдолд тусгаарлах чадвараа алддаг учраас дээврийн дусаалаас хамгаалж ус тусгаарлах амьсгалдаг хуудасаар сайтар битүүмжлэнэ. Ханын дулаалга. Тоосоо блокон байшингийн ханыг хөөсөн цэр эрдэс хөвөнгийн аль алинаар нь дулаалах боломжтой. Ханын гадаргууг тэгшлээд дулаалгын хавтанг ам дагуулж угсарна. Булангийн хэсэгт хавтангуудыг шүдэлсэн холбоос үүсгэж наах нь илүү тогтвортой болгодог. Ингэхдээ барилгын ирмэг хэсэгт зориултын булангийн тор хийж эвдрэл үүсгээ сэргийлнэ. Мөн хаалга цонхны эргэн тойронд нэмэлтээр давхарлаж тор хийснээр амлагаанууд нь тэгш болохоос гадна хагаралт, цууралт үүсгээ сэргийлнэ. Дулаалгын хавтанг бэхэлсний дараа тусгай цавуу түрхэж тор наагаад хөрсжүүлэгч хийн. Хөрсжүүлэгч бэхжсэний дараа гадна хананд зориултын гоёлын шаврыг хийснээр барилгын гадна фасадад ирэх цохилт, даралтыг тэсвэрлэх чанар болон ус чийг тусгаарлах чанар нь нэмэгддэг. Харин модон барилгыг зөвхөн агаар нэвчдэг эрдэс чулуун, шилэн хөвөн, эсвэл хоньны ноос зэрэг хөвөн төрлийн материалаар дулаалдаг. Ханыг цэвэрлэж, тэгшилгээ хийсний дараа брүүсээр босоо арга зангидж, суур бэлтгээд дулаалга чигжиж, үдгчээр бэхлэнэ. Брүүсээр хөвтөө босоо арга зангидан дулаалгын материалаар дүүргэснээр дулаалгын 3 үе дуусаж нийт зузаан нь 15 см болно. Үүний дээр ус тусгаарлах амьсгалдаг цаасыг амийг нь зөрүүлж битүү үдэж бэхлэнэ. Брүүсээр гадна фасадны зориулттай өнгөлгөөний хавтанг технологийн дагуу бэхлэнэ. Өнгөлгөө нь цементэн, хуванцар, модон, төмөр хавтан зэрэг байж болно. Суурийн дулаалга. Суурийн бетон хагарсан, бутарсан, эсвэл гадаргуу нь өөсөвтэй бол нэмж элс цементэн зуурамгаар тэгшлэх хэрэгтэй. Суурийн хаяаг 30 см гүн ухаад ус чигний хамгаалтыг битүү чигдэ түрхэж зөөлөн эрзийн давхарга үүсгэнэ. Дулаалгын хавтан дээр цавууд зурмаг түрхэж суурин дээр наагаад 24 цаг байлгаж хатаасны дараа хатаасаар бэхлэнэ. Суурийн ил гарсан хэсэгт ус чигт тэсвэртэй механик хэмтээс хамгаалах зориулттай өнгөлгөөний материал хийх нь тохиромжтой.
Хэрвээ боломжтой бол бетон хаяавч цутгах хэрэгтэй. Дөрөвдүгээрт батал гаажуулалт хийн. Дулаалгын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссаны дараа эрчим хүчний аудитор дахин техникийн үнэлгээ хийн. Дулаан алдагдлыг дахин хэмжснээр таны байшингийн дулаан алдагдал өмнөхөөсөө хэр хэмжээгээр буурсныг тооцоолон бодит эрчим хүчний хэмнэлтийг тодорхойлно. Галалж ил байхгүй бол хүүтгээр яаж галлаа дулаан алдагдaltaй тийм байгаа гэсэн. Тэгээд төслийнхэн ирж үзээд ингээд яад манайх дулаалж гэсэн л одоо хоёрлж байна. Энэ үлгэр эрс мэддэгдэг. Надлаа өгдөл маш хүйтэ өгүүлсэн. За ер нь энэ үлгэр нь бүтэхгүй байх гэсэн бодолтой байжгаад энэ дулаан шийдэл төслийнхэнтэй холбогдож энэ шийдэл төсөлд хамрагдсанаар өнөө өгдөл ер нь маш сайхан дулаахан өгүүлчлөө. Энэ үлгэр нь үнэхээр өөрөө гойчтой юм байна. Цонхсэн дээрүүл таз дээрээс нь дулаалсан мансаартны дэтлийг гадна талын дулаалсан хундаам бас дулаалсан. Бид нар хундаам дулаална гэдгийг би өөрсдөө амьдралдаа сонсоогүй. Тэгэхэд хундаам дулаалт юм байна. Хундаам дулаална гэдэг чинь дороос одоо ингээд хөл нөцгөн гэрт байхад бол хөл байхгүй. Манай хүмүүс бол орж ирэл ачтай энэ хөл нөцгөнгүйгээд. Агааржуулт бас хийсэн. Та санаашаас хараад тэр галзуухаар дэшигээр гардаг. Агааржуулт нь өсөл чухал байдаг юм байна. Би ч одоо бас тэрээр алдагдана гэсэн дэр чинь алдагддгүй байшингийн дулаалтсан үед бол заавал агаар сэлгэж явах хэрэгтэй. Тийм хийх хэрэгтэй байдаг. Өглөө нэг түлээл ороо нэг түлж байгаа юм чинь тэгэхээр чинь утаа бол ямар ч юу байхгүй. Гэртээ ядаж хуучных шиг нэг үнс хүмүүс үжигнэл угаар өмөртэй гэдэг тийм байхгүй болчихдээ. Нэг гаднаас орж яана ажилдаа явж за өглөө түлээд гарсан одоо өнөөдөр өстө хамаг юм хөлдөж байгаа болов уу гэж яах юм байхгүй. Хэл тав дахта шөнө унтсан чуучин чинь шөнө нэг 12 цаг гэдэл хөтрээд ирдэг байсан. Тэгээ өглөө 6 уртл унтахад л их л хөтөн байдаг. Одоо бол яг л одоо 20 градустай галсан үед бол нэг 28-30 шүүрнээр. Тэг үнэхээр дулаалга гэдэг л ер нь анхан бол дэндүүл хотлал өөрснөө болохоор хотлал дулаалцсан хотлал байсан юм байна. Санхүүжилтийн шийдэл. Хас банкны зүгээс танд дулаан шийдэл төсөлд хамрагдаж амны орон сууцаа дулаалгахад зориулан эко хэрэглээний зээлийг санд болгож байна. Тус зээл нь жилийн 8% хүүтэй 30 сарын хугацаатай 20 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй. Жишээ нь 50 м2 байшинд бүтэн дулаалга хийхэд дунджаар 6 сая төгрөг шаардлагатай бөгөөд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр 30 сарын хугацаатай эко хэрэглээний зээл авбал сард 220 мянган төгрөг төлнө. Харин зөвхөн дээврийн дулаалга хийлгэх бол дунджаар 2.5 сая төгрөг шаардлагатай бөгөөд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр сард ердөө 92 мянган төгрөгийн эргэн төлөлтхийн 30 сарын дотор төлж дуусгах боломжтой. Гэртээ хөрөнгө оруулж дулаан суудсандаа тоглог амьдрий.